Яг одоо миний хажууд Монгол 10,000 орчим тэрэгцэр үнгүй тараас ирхэм зогсож байна. Сайн байцгаана уу? Намайг ойд өгöd. Тэрээр амьдралынхаа туршид эрүүл мэндийн байдлаас болж бараг 15 агуулганд орсны талаас илүү нь Оросын холбооны улсад тэр дундаа Санкт-Петербург хотын төр нэрийн нэрмжид эрдэм шинжилгээний үрээлэнд хийгдэж байна. Ойд хамгийн анх 5 настайд энэхүү эрдэм шинжилгээний үрээлэнд ирж 11 нас хүртэл энэхүү хүрээлэгээс гаралгүйгээр тэндээ амьдарч, эмчлүүлж, бас суралцдаг байж байна. Энэхүү амьдралынхаа нэлээдгүй хугацааг эмнэлэгт өнгөрүүлсэн ч сурч өөрийгөө хөгжүүлэх гэдэг зүйлийг хизээж хойшин тавьж байсан байна. Хуучнаар зөвлөлт холбоот улсад судалгааны үрээлэнд байхдаа ч цагийг хий дэмий өнгөрүүлэхгүйгээр Орос хэл сурч, бас ном уншиж цаг хугацаагаа өнгөрөөдөг гэж. Тэрээр 2001 онд Монгол Улсын их сургуулийг төгсөж тухайн жилийнхаа шилдэг төгсөгчөөрч шалгарч байжээ. Ойдын хувьд Улаанбаатар хотод сурч амьдрна гэдэг нь орчны хүртээмжгүй байдлаас болоод алхам тутамд саад бэрхшээлийг бий болгосоор байлаа. Гэвч таяга талаад хичээлдээ явах замыг сонгож хамгийн анх сансрын түнэлийн гарцаар ганцаараа гарч сурснаар их хотод бидээн амьдарч эхэлсэн байна. Түүний боловсрол зөвхөн Монгол Улсын их сургуулиар тогтсонгүй Америк нэгдсэн улсуудад Швейцарт ч мөн суралцаад амжижээ. Энэхүү эзэмсэн боловсролоо хүртээмжийн тухай мэдлэг ойлголтыг түгээхэд ашиглаж тогтмол сургалт судалгаануудыг хийсээр иржээ. Хамгийн сонирхолтой нь 17 настайгаас 30 нас хүртлээр нийт 13 жилийн хугацаанд Америк нэгдсэн улсаас жил бүр 2 контейнер тэрэгцэр болоод туслах хэрэгслүүдийг оруулж ирдэг байж. Түүгээс зөксөхгүй нийт 10,000 тэрэгцэр болоод туслах хэрэгслийг хүмүүст үнгүй тарааж байна. Гэвч тэрээр ийхүү тэрэгцэр тараах нь өөрөө урт хугацааны шийдэл биш юм байна гэдгийг ухаарч 2013 онд Rectus нэртэй туслах хэрэгслийн дэлгүүрээ байгуулжээ. Цаашлаад 2021 онд хүмүүст хүртээмж гэж яг юу байдгийг бодитоор нь харуулахын тулд 2 настайгаас 80 нас хүртэл ямар ч хүн саадгүй зорчих, саадгүй орж гарах боломжтой лаборатори хүртээмжтэй хаваасыг барьжээ. Бид хүртээмж гэхээр л энгийн налуу зам, нойлын хажуу талын бариулаас хэтэрдэггүй бол хүртээмж гэдэг чинь дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамааралтай зүйл биш. Харин таны хүүхэд өндөр настай аав ээж тэр байтугай та өөрөө ч хөвших үедээ хэн нэгнээр асруулахгүйгээр амьдрах тэр боломжоор хангахыг хилдгийм байна гэдгийг түүний байшин нийгэмд харуулж чаджээ. Бид бүгд гэр гэдгийг зөвхөн жижигхэн зүйл гэж ойлгож болохгүй. Бидний амьдарч байгаа хот бол бидний бас нэг томоохон гэр юм байна. Энэ гэртээ хүссэн газраа хүссэн зүйлдээ дуртай чөлөөтэй байдлаар хүрч чадж байна. Энийг та өөрөөсөө асуугаад үзтээ. Энэ бидний хувьд яг гэр шиг мэн дулаахан хүртээмжтэй хүн болгонд орж гарахад саадгүй байж чадж байна. Энэ бас бидний асуух ёстой нэг асуулт байгаа. Түүний хүндээ ээлгүй нийгэмтэйгээ эвлэрлэггүйгээр хүчтэй дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн нь хүртээмжгүй орчин даслахгүйгээр нэг ч болов жишг лаборатори хавас барьсан нь асуудалтай дасан зохицох биш. Харин шийдхийг эрэлхийлэх тухай тодоос тод жишээ болсон гэж найдаж байна. Хэрвээ та түүний талаар илүү их мэдэх хүсэх юм бол түүний сошиал медиа сувгуудыг дагаарай. Мөн бидний түгээдэг түүхүүд танд таалагддаг бол Норгийг дагаарай. Norg Stories 3 дугаар үлрэл эхний дугаар байлаа.